Сайн бацхан өргөм үзэгчтэй үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын авраг фермер энэ залууганд хүрэлцэн ирсэн. Тэгэхээр хагас эрдэмтсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлж буй талаар за одоо Сэлэнгийн цагаан толгойд гэж манайхан бас ярьдаг тийм ээ. Сэлэнг үйлдвэрийн өхрийг бас хэрхэн өсгөн үржүүлж байгаа талаар үзэгч та бүхэнд сонирхуулахаар энэхүү айлыг зорь ирсэн юм аа. Ингээд үзэгч та бүхнийг айлдаа урьж байна. Бид бүхний зочилж ирсэн айл бол Сэлэнг аймгийн Хушаат сумын 2 дугаар огийн сумын авраг фермер нар мандах залуу бий. За сайхан урж гэнэ үү? Сайхан. За та тархан төвтөө сайхан хаварж байна. Сайхан хаварж байна. За сайн явж ирүү та. Сайн явлаа. За сайн сууж юу? Оо сайн. Ямар сайхан үзэсгэлэнтэй байгальд нутгалдаг айл вэ гарч. Ер нь бол энэ одоо Хушаат нутгийн ер нь бол одоо бас их гоё сайхан нутг. Хамгийн хойцох юм. Хамгийн хойцох нь. Тэг хойцох юм. Бид чинь баруун тал руу яваад Сумаас аваад ерөнхийдөө баруун хойшоо. Тийм, баруун хойшоогоо ерөнхийдөө тэгээд. Одоо манай эн чинь бол Сэлэнг аймгийн Хушаат сумын одоо хамгийн хойцох цагаан нууртай сэлэг мөрөнгөөрөө хэлэлдэг. Тийм газар байгаа. За. Ямар нэртэй газар вэ? Чи одоо за зам чим шиг, намар чим шиг Хушаат сумын ард тойлвын гол гэж. Бүрэнгийн нуруунаас их авсан. За. Тэгээд ард тойлвын гол гэдэг. Тэгээд ард тойлвынхаа голд одоо энэ Монголын 3 нарсны нэг тогсой нарсны үзүүр Буурлын гацаа гэдэг газар. За. Одоо энэ зүүн урд харагдаад байгаа энэ гоё нарсан ойг чинь одоо нөгөө тогсой нарс. Монголын 3 нарсны нэг тогсой нарс гэдэг газар. 15 онд ирсэн гэж ярьлаа шүү дээ сая тийм ээ. Тий 15 онд. Тэгэхээр чи хаанаас ирж нутгал вэ? За Говьалтай аймгийн Халиун сумаас. Халиун сумын ууг. Тий Халиун сумын ууг бол. За. Тэгээд ерөнхийдөө манай Говьалтай аймгийн Халиун сумын олон булгийн багийн. Тий аймгийн авраг малчин, манлаа малчин Шинэнгийн сайн дэлгэрэх гэж хүн. Манай ээж болохоор Говьалтай аймгийн Халиун сумын Гүү Арайчогийн Үрчингийн тунгалаг гэдэг хүн. За. Тэгээд ерөнхийдөө манайх бол Сэлэнг юу Говьалтай аймгийн Халиун сумдаа нутаглаад Хараазаргын нуруу нутгалж жагаад тэгээд наалтаа Хантаашрын нуруу нутаглаад ерөнхийдөө бол тэрүүгээр нутгалж жагаад би бол аймагт 10 жил мэл сургуулаа төгсөөд тэгээд ерөнхийдөө Говьалтай аймгийн Халиун сумдаа л ерөнхийдөө амьдарч ирсэн хүмүүс байна. Тэгэл 2015 онд энэ наашаа ирж одоо энэ Сэлэнгийн алзуу өхөр үржүүлэх юугаар наашаа шугамаар одоо энэ газар агро компаниг үүсгэн байгуулах манай Жадамбагийн хөр гэдэг манай авгах наашаа манай аавтай холбогдоод одоо манай аавтай бол үеэлүүд Жадамбагийн хөр. Тэгээд ерөнхийдөө энэ аав энэ манай ах эднэр хоорондоо ярилцаад одоо ингээд энэ өхөр ингээд ийм сайхан газарт нутаглуулъя. Эний ажлыг эхэлье. Эний төсөл мөсөл ингээд эхлэе гэдэг. Тэгээд ерөнхийдөө манайхан ирсэн. Зөв. Ер нь өхөртөл чи гэж ирсэн юм байна шүү дээ. Ер нь бол тийм. Тэрнээс одоо Говьалтай аймгийн Халиун сум тэр зам Хараазаргын нуруу гэдээ бас л байгалийн үзэсгэлэн зохицуулсан бас сайхан нутаг. Сайхан нутаг. Үнэхээр бол том өндөр уул хад авцал эрийнхээ тооноор л баг мал нь харагдана. Хад уул оройн харагдана шүү дээ. Ерөнхийдөө тийм газар. Тийм сайхан нутгийг бас маркад наашаа зүгэлсэн гэхлээр би бас зүгээр бодож суулаа да. Одоо тэгээд ер нь сууршмал айлууд голцоо тэгж л ярьдаг. За нэг Улаанбаатар хоттой ер нь төв суурин газартай ер нь орчиж зах зээлээ дагаж ярьдаг байхгүй. Гэтэл бол Нармандахын хувьд бол бас эрчимцэн мал аж ахуй гэж ойлгож болох юм байна тийм үү? Тий, эрчимцэн мал аж ахуй. Ерөнхийдөө одоо зорж ирсэн байна. Тийм л одоо ерөнхийдөө бол би бол яг зүгээр аав ээжигээ дагаал. Манай аав ээж бол ерөнхийдөө тийм мал аж ахуй хөгжүүлэхээр нааш яриад сайхан нутагт ирж бас нэг нутаг мутгаа солиод нэг сайхан мал. Тэгээ манай ах бол ерөнхийдөө юуг нь бол ярилцаад хоорондоо ярилцаа тэгээд наашаа татаж ирсэн. Тэгэл ирээл ерөнхийдөө 2015 оны хавар 3 сард нутгасаа наашаа гарсан юм да. Тэгэл ерөнхийдөө 3 сарын сүүл 4 сарын ихээр бол тэгэл ерөнхийдөө ажилдаа орсон. Тэгэл анх эрэхтэй бол манайх Сэлэнг аймгийн зүүн бүрөнд шилжиж ирсэн. Ерөнхийдөө бол газар агро гэдэг чинь тэнд газар тариалгын компани байсан юм лээ. Шивтэ агро гэдэг. Тэгээд тэнд ирээл манайх чинь тэнд сар гарan байж ангуудаа. За ерөнхийдөө нутг нь бол Сэлэнг аймгийн баруун бүрэн ар бургалдаа гэдэг газар руу ерөнхийдөө тэнд тийшээ төвлөрөөд тэндээ мал ахуйгаа ерөнхийдөө юу яа. Маллаж юу хийгээд. Ерөнхийдөө ажиллаа эхлэнэ гэдэг. Тэгээд буцаад нэг сар гарan болчоод тэр баруун бүрэн ар бургалдаа гэдэг газар очив. Тэгэл тэнд бид нар ч одоо Сэлэнг халдсан.
Одоо Сэлэнг халдсан үхэр гэдгийг Булган аймгийн Сэлэнг сумаас одоо ерөөдөө мал зүү ингээд ерөөдөө мал тал дээр бол тэр одоо бурхан болцсон мэдэхгүй зоо гэдэг. Одоо Булган аймгийн Сэлэнг сумын хүн. Тэр хүн ерөөдөө гардаа тэр хүн ерөөдөө зоо техник мал ахуй тал дээр нь ажиллаад манай аа болоод ерөөдөө мал ахуйг нь хариуцаад ерөнхий бүх зохион байгуулах эдрийг нь болохоор тэр Жадамбагийн ихэр одоо гүйцэтгэх захирал Бачаргал эднэр ерөөдөө хариуцаад малын бол манайхан талаас хариуцаад тэгээ ерөөдөө суур тавигдж ин улаан алзаа хөрөг ерөөдөө суурин тавигдж эхэлсэн. Тэгээд 15 онд бид нар чин хүрээ авчаад ерөнхий үржилээ гар хэлтүүлгэр эхлээд. Одоо гар хэлтүүлгэр эхлэнгүүтээ гар хэлтүүлэг нэг сар 2 сар хийгээд тэр одоо хятадын юунаас өвөр Монголын нэг далаа гэж нэг хүн ирж гар хэлтүүлэг хийсэн. Тэгэл ерөнхий бид нар нэг сар гараа 2 сар гар хэлтүүлэг чинь тэгэл бух мухаа тавиал тэр 15 оны ерөнхийдөө үржилэн тэгж хийгдээд тэнгуүтээ за ерөнхийдөө яг өвөг эцэг Герфорд Казакын цэвэр үйлдвэрээр нь одоо үнэ гунж оруулж ирэх. Цэвэр үйлдвэрийн бух оруулж ирэх гэх. Тэгээ намар ерөнхий ярилцаад. Тэгээ өвөл нь юу яасан. Манай тэр Бачаргал эднэр тэргүүтээ 2 3 хүмүүс хоошоо одоо энэ Орос руу гараад. За. Тэгээд бух өнхөр очиж ингээд одоо ингээд сонгох шилд сонгохоор. Тэгээ манай аамаа тэгж явсан. Тэгээд яваад нэг баг 20 тоног моног явсан. Тэгээд орж ирчихсэн. Тэгээ ерөнхийдөө хавар импортын бух одоо 20 графорд бух. Баруун бух. Цэвэр. Нэг 150% орчим эхний ээлжин чин графордын гунжнууд одоо шүлэн гунжнууд. Тэгэж оруулж ирэл бид ерөнхийдөө энэ халзаа өхрийг үржүүлээл тэр үеэс эхлээд 16 оноос эхлээд ерөнхийдөө төрөөчийнхаа баруун бух бухан тоглоотыг борлуулж эхэлсэн. Тэрэн дээр нь бол ерөнхийдөө эхлэл нь ер нь бол гардаж би яг хаа мал ахуйгаар баруун хариуцж байсан болохоор тэн дээр зарж борлуулалтанд одоо гаргасан. Анхны нь бол гэдэг нь бол одоо эн чинь үндсэндээ бол Сэлэнгийн халзан гэдэг ч одоо үндсэндээ Сэлэнгийн цагаан толгойд өгөх хэлээд байгаа. Одоо Казакын цагаан толгойд Сэлэнг халдсан. Энд чинь одоо махсууны чиглэлийн өгөх шүү дээ. Тийм махсуу чиглэл хосмол хэрнээ махан арай 60% гээд хамгаалсан тийм байд. Тэгэхээр ч одоо баруунт нь зарж борлуулсан гэхэлэр чинь энэ бол маханд бол биш юм байна. Маханд биш. Үржүүлэгт бид нар. Гол юм нь үржүүлэгт борлуулсан. Маханд бол ерөөсөө борлуулаагүй. Маханд борлуулсан. Ерөөсөө баруун бох. Тэгэл одоо ерөөдөө одоо нөгөө анхчин төсөл мөсөл газар агрооч явуулаад одоо төсөл явагдаад нөгөө жижиг дунд уулдар барьж эрчимцэн мал аж ахуйг ингээд төслөөр бид нар шин тэр бух өхөр мөхрөө бүгдийг тэгж оруулж ирээд хашаа ороо мороо зүүн бүрэн лүү баригдаад тэгээд тэр техник газар ингээд нөгөө мал ахуйн тэжээл өвс ингээд бүх юма бид нар өөртөө ингээд хашаа хороо мороо ингээд бүгдийг бариад тийм юм дээр ерөнхийдөө болвол хөдж эхэлсэн төсөл нь анх тэгж явагдаад. Одоо ерөнхийдөө 18 онд ч манайх өхрөө ерөнхийдөө тусдаа аваад би ч одоо нөгөө дархан талын ушаат тал руу Сэлэнг аймгийн ушаат цум руу одоо энэ байгаа нутг сайхан нутг руугаа энтхий хөргөн болоод. Тэгээд ийшээгаа ерөнхийдөө ирээд манайхан чи ийшээ ерөнхийдөө шилжих тал руугаа боссон. Өхрөө ерөнхийдөө ийшээгаа аваад тэгээд энтхий өнөдөө хөлөлгөж өгөөд ийшээгаа малахуугаа тагтаад. Тэгээд ерөнхийдөө одоо манай энэ суур өхөр бол ерөнхийдөө уг гарлал үүсэл нь бол ерөөсөө яг тэгжил тэндээс үүсгэн байгуулад тэндээс цэвэр бух цэвэр югаар үржил хийгээд хэлтүүлэг гэж гаргаж авсан хөр. Одоо бол зөвхөн яг өөрөө дангаараа малж байгаа юм шүү. Одоо бол дангаараа. Тэгээ би ерөнхийдөө тэндээс эрэхтэй бух мөх аваад гарах газар агроод ирсэн цэвэр бух мөх аваад ингээл гарч байгаа ч өхрөө аваад. Тэгэнгүүт ерөнхийдөө миний бух тавиал ирэнгүүт чинь ерөнхий сайн бух ингээл 2 3 бух тавиал ирэхээр чинь янз янз тоглол гарна шүү дээ. Тэгэл за ийм чигийн нэг ийм бух иймэрхүү хэлбэрийн за ийм малаас нь бол иймэрхүү тугал гарах юм байна. Энд ийм өвөртэй нийл. Тэгээ тэгээд би ерөнхийдөө өөрөө бол ерөнхийдөө бухыг эрхэмж үзээд сайн жанрын бухнаас бол сайн тугал гарна. Гэдэг утгаар ерөнхийдөө бухаар бол одоо би хэлтүүлж явж байгаа. Анхны миний бухнууд бол одоо газар агроо дээрээс аваад 2 3 бухнууд авч байгаа. Дараа нь дахиад энэ Герфорд бас бухнууд тавиад нэг үржил, хоёр дахь үржлийн бух явагдаа. Одоо ингээ миний 3 дахь үржлийн бух юм байна. Нэрхэд нэг бухаш нэг 3 жил тавина шүү дээ. За 2 жил ч юм уу. Тэгэл явчих. Тэгж бас ойрхон сольж сэлгэж явах. Тэгэхгүй бол төлөөхөө. Тэгнь. Яг энэ цаг үед бол одоо эрсэнцэн мал аж ахуй гэдэг зүйлийг хаасаг ярьдаг болчихлоо шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бас хийж байгаа арга туршлагч ч гэсэн бас нэг хин нэгэнд бас нэг өөрсгч ингээд нэг үхэр малж эрсэнцэн мал аж ахуй одоо бас нэг орохч байгаа. Одоо эхлэж байгаа, суур тавих гэж байгаа. Тийм залуучуудад бас хэрэг болж магадгүй юм. Тийм ээ. Тэгэхээр бас гарч ирж танилцъя. За тэгээ юу хоёлаа ч нэг баахан ажил ярьчлаа. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Одоо энэ чинь бүгдүүд нь багш угаана гэр бүлийнхнийгээ сайхан танилцуулъя. За энэ манай баг хөө. За
Энэ даваа жаргал. Тий. Тэр манай эхнэр. Цаан сууж байгаа. Одоо Шаруу Нэмбүнгийн Нарантой гэдэг манай гэргээ. Наадах нь болохоор манай одоо яг өөрийн төрсөн эрэгтэй дүүгийнх нь эхнэр. Тий. Энэ хүн. За. Ингээл манай бас 2 3 хүүтэй шүү дээ. Манай эхнээс дархан бэр болцсон. Одоо 2 хүн энэ 2 ах нь дархан сурж байгаа. Нэг нь 2 дугаар анги том нь. Дараагийнх нь намайг бэлтгэл цэцэрлэгт явж байгаа. Манай эмэгтэй дүү мөвтэй. Бид нар наашаашаа явал хараад манай ээж мэж бас хараал очивол. Бид нар энэ жил ерөөдөө наашаа хараал хүүхдүүдээ. Тэгэл байж. Ерөөдөө тийм манай гэр бол. Одоо эндээ бол ерөөдөө би эхнэр хүүхдүүдтэйгээ ээжтэйгээ дүүтэйгээ одоо эрэгтэй дүү. Манай эрэгтэй дүү бол ерөөдөө бол яг сургууль мөргөл төгссөн. Би чинь бол Батлан малгын сургуульд одоо 2012 оноос 14 хонд сурж байгаад хайцаахгүй. Тэгээд ерөөдөө мал дагана ерөөдөө мална гээл тэгсэн. Тэгэл цэрэгт яваал 13-аас 14. Тэгэл 15 он нааш энэ дэр нутагч байгаа. Тийм мал дээр. Яг нэг мэрэгчлээ ороход 1000 мэрэгчлээ зориод ирсэн байна. За энэ бол тэгсэн дээр мал амар дуртай тэгээд ирсэн тий. Морь сорогын амар хоббит байсан. Тэгээд одоо энэ дээрээ бол одоо энэ улаан алзуу хөрөн төлөөстэй. Одоо энэ анхын дээрэл тэр сэлэг алзуу хөрөн мөхөр юу ягаал байгуулаад маллаад өөрийн гараар ингээд бий болгоол тэгэл ашиг орлого бүх юм ингээд өөрөө зохицуулаад байнгут тэгэл ерөөсөө одоо 100% хөрөндөл ерөөдөө сэтгэл зүрхээ зориулж байна да. Улаан алзуу хөрөнд. Зөв. Доош буугаад ирэхээр бас арай нөмөр сахин амд чи нөмөр болж байна тий. Ер нь бол доошоо буугаад ирэхээр энэ нөмөр манай анчаа. Тийм байна. Яг гэрийн гэр дээр бол бас гэр дээр болохоор яг харуулцтай гээд манайх гэр мөрөө дээш нь барьсан. Зөв. Тий яг мал ахынхаа бааснаас жоохон арай хол. Тэр нь зөв л дөө. Тэгээд ерөнхийдөө жоохон харуулцтай дээрээсээ. Тэгэхгүй энд одоо оруулж байхаар ч та баас тэгээд өхрийн бааснасаа жоохон зайлуулаад тийм их. Одоо энэ баасыг бол ингээд цэвэрлэхгүй ингээд байж байгаа. Одоо энэ бол ингээд өвөл бол цэвэрлэнэ. За. Өвөл бол яг сайхан цэвэрлээд яг ингээд хавар одоо ингээд дулаараад ингээд ирэнгүүт марх баасаа төөдгөө. За. Ерөөс төөхгүй. Одоо ингээд ерөөсөө ингээд орхино. Хашаа доторх баасыг бол өвөл сайхан төвөж ягаад тэгэл одоо ерөнхийдөө 3 сар дулаараад 3 сарын нэг 10 ингээд баасаа одоо төөхө болчтой. Намар бол одоо энэ чинь ингээд өөрөө бутаа. Намар бол энэ чинь янзын сайхан бутаа бууц. Одоо ингээд янз бүр аргад авахгүй энэ одоо ингээд бороо ороод ингээд чиг ангууд сайхан юу ачна. Сайхан бууц болоод. Тэгээд одоо эндээ ингээд овоолоод хэрэглээд энэ хашааныхаа урдуурхаа бас сайхан авч хэрэглээд. Зөв. Тэгээд ингээд бууц нь одоо ингээд янзын. Бууц болно. Танаач. Эвэртэй өхөр олон юм байна тий. За ерөнхийдөө бол яг энэ нөгөө ихэл суурийнх нь үнэнүүд нь. За. Тий. Тэгээ одоо өөрөө ингээд үржил хийгээд гаргаад ирэхээр одоо ингээд мухар. Тоглоод нь мухар, бяруу шүтлэн мөдлөнгүүд нь ингээд мухар. Зөв. Эхлэлийнх нь одоо ингээд суурууд нь олоод ирэхээр эвэртэй. Одоо энэ минь ихэд бол одоо гонжоо өнөд ингэж. Гэхдээ энэ юу яаж юм те? Одоо энэ үнэ жишээ нь одоо нэг юм шаргалтуу байхад эдгээр нь ингээд нэг юм хөрөө улаан болж байна те. Энэ болоод ирэхээр одоо үндсэн нөгөө үндсэн герфорд одоо Казахстан цагаантгаас сэлэнг үйлдэр одоо үндсэн. Энэ жоохон ягаандуу болоод ирэхээр жоохон юу? Зүгсэн жоохон тийм. Юу болоод ирнэ. Зүгсэн жоохон ягаан болоод ирэхээр арай жоохон юу. Гэхдээ иймэрхүүд бас зүс бас байна. Байх уу? Байна. Жоохон ягаан. Бүр нэг ягаан магаан болоод ирэхээр бас жоохон арай зүсэн буруу болоод ирнэ. Тий. За эдгээр гарахгүй бол чи эдгэрс дуусахгүй нэ. Одоо тоглоо гаргана. Тэгэхгүй бол одоо наадах часта мөөрөлдөд. Яста нэг хөөрхөн ижидсэн. Хожигэн жигнөө наадалч. Тоглож гүйцсэн байгаа гүйцээгөө. Гүйцээг байгаа. Манайх одоо ингээд энэ жил нэг жоохон оройхон тухайн шиг тоглож эхэлж байна. За. Одоо ингээд нэг 20 дүнөө тоглосон. Тий, болоогүй. Одоо дахиад 30 төшөө дүнөө тоглолоо ерөнхийдөө. За. Тий. За гаргахгүй. За гаргана. Авч үлдэх тоглол бий байхгүй юу? За ер байхгүй. Ээжүүд нь ерөнхийд нь олгоод өгчин. Өчтөр ч одоо хөж мэдхгүй. Одоо дөнгөж нялх манайх бол сая сүүлийн нэг 10 хоног л сайхан эрчимтэй тоглож байна.
За. Хоч. Заримынх нь бас ээжүүд нь ирээгүй байна. Тийм болоо. Тий. Өдөртөө ер нь хариулах. Энэ хоёр ч одоо ихэр юм уу? Гүү ихэр биш. Гүү үстэй да. Тэгээд Ихэр биш. зүгээр хөхүүлээд ах юм тий. Зүгээр хөхүүлэн зарим нь. Хоч. Одоо ингэж яагаад яг оройдоо ялах уу? Оройдоо ээжтэйгээ хануулна, ихтэй нь хануулна. Хануулчдаг юм уу? Тий, ихтэй нь оройдоо хануулна. За. Ээж нь ирээгүй байна. Энийг оруулчих зарим нэг. Тэр нэг жижигхэн боролгийн их нь ирээгүй юм шиг байна бас. Тийм байна. Тэрнийх ирээгүй байна. Хоч. Энэ зүгээр жоох юм биш үү? Өчтөр уржуулахын гарсан юм шүү. Наа чи сая сүүлд гарсан тоглол. Харин сүүл гарсан багтаа юм байна. Хашаар оруулах биш нүгөө? Гүй, зарим нь бол яг гайгүй. Тоглоод дагуулад хол явуучих гайгүй юу? Гайгүй энэ байна уу? Зөө. Тий. Одоо энэ чинь ингээд хит үе дээр явж одоо хитэн жилийн дараа ийм болж байгаа юм. За ер нь бол энэ анх үүсэл нь бол одоо 2015 оноос хойш одоо сэлэнг халдсан. За. Үхэр одоо энэ тэн ар бургалдаа одоо энэ зүүн бүрэн Сэлэнг аймгийн баруун бүрэн. За. Зүүн бүрэн Сумудар газар аграа гэж үүсгэн байгуулагдаад 2015 оны бид нар 3-4 сараас хэлж одоо энэ сэлэнг халдсан гэд үхрийг ерөөхдөө цуглуулад одоо манай авгах Чаданбек хоёр манай аав одоо сайн дэлгэрэх гэж хүн. Тэрний гүйсэх захирал нь Батчаргал. За. Газар аграа. Тэгээд бас Батарж гэдэг иймэрхүү тэргүүтэй хүмүүстэй бид нар нийлж эхэлж ирсэн. Тэгээд импортын гунж, импортын бух, графорд үйлдвэрийн тийм үхрүүд оруулж ирээд тэгээ 16 онд ерөөхдөө одоо бид нар яг гол ажил маань эхэлсэн. Тэгээд одоо цэвэр бухаа тавиад тэгээд ерөөхдөө тэр 16 онд бол бид нар надад бухаараа хэлтүүлсэн. Тий, бухаар хэлтүүлээ. Тэгээд одоо ерөөхдөө тэрний үр дүн дээр одоо ийм одоо яг сэлэнг алзан дээрээс гарсан одоо энэ. Одоо энэ хүрэн. За энэ хүрэн. За одоо тэгэнгүүт тэр цаашаа харж байгаа хүрэн, тэр одоо бас тоглоо хүүлж байгаа тэр хүрэн, энэ хүрэн. За тэгэнгүүт одоо тэр цаатлын тэр халдсан эднэр гээд манай одоо анхны яг төл гаргаад одоо үржилдээ ашиглаж байгаа. Одоо тэр хүрэн халдсан. Тэр мухрын цаатал. Цаатлынх нь. За. Мухар болоод ирэхээр юу нэх. Дараагийн одоо гунжин дээр тавигдаад энэ одоо дөнгөж 2 дахь 3 дахь дөнгөж тоглож байгаа юм байхгүй. Дөнгөж 2 дахь. Тэнгүүд одоо энэ мухартай чацуутангууд тэнгүүд одоо эднэр одоо энэ мухар. Энэ хүрээ алдсан. Ингээд одоо болохоор ингээд жоохон мухар болоод мухар болоод өнгө нь яг ийм хүрэн. За өнгө нь хүрэн болоод тэгээд ерөнхийдөө нэг ясны одоо хэв өргөн жоохон араамлаг. Энэ одоо жоохон яг манайхны хөрүүд нөө хавар жоохон ингээд жоохон өрсөгөө жоохон темирхүүл яа. Түүнээс бол ерөнхийдөө яг ингээд яг өөрөөсөө яг тараг төвөргөн сайхан гүйцээд яг сайхан болоод ирэхээр бол ер нь бол янзээ. Одоо заавал одоо гаднаас өөр Оросоос ч гэдэг юм уу ийм цэвэр одоо цэвэр цусны нэг адуу гэдэг шиг цэвэр цусны тийм гриппорт гэдэг юм уу ийм цагаан толгой гэдэг юм уу тийм үнэ бух авчихгүйгээр энэ дээр бий болгох гээд ер нь бол энэ дээр Монголдо бий болгох гэж ер нь бол анх ихэлсэн наач яг зөөрөө одоо эн чинь нэг эрчимцэн мал аж ахуйгаар л одоо хүмүүс жоохон буруу ойлгогдоод байдаг. Гаал нэг хашаан дотор оруулаад битүү юмд хийгээл тэжээдэг ингээд борддог. Тийм бол биш. Эн чинь болоо тэгэхээр ерөнхий одоо Монгол өхрийн одоо бие шинж болвол угаасаа хэмжээ одоо ингээд ерөнхийдөө биений галбар махны гарц ясны бүтц эднэр бол айгүй жижиг хөнгөн махан айгүй баг байх жишээний. Энэ өхөр болоод ирэхээр өөрөө ясрахуу хэрнэ мах булчингийн мах иданг айгүй тийм тэнцүү. Тэгээ хөр сайтай. Одоо Монголд бол ерөнхийдөө дасан зохицох гэж анх бол одоо энэ дээхэн үедээ бол одоо тэр сэлэнг халдсан гэдэг үйлдвэрийг л одоо бид нар сэргээж энэ одоо анх тэр сэргээж эхлэхэд тэр одоо өвөг эцэг гэж графорд Казахын цагаан толгой тэр үржил хийж ингэж энэ өхрийг дахин сэргээд нутагшуул тийм ажил бол явагдаж эхэлсэн анхандаа. Зөө. Гэтэл эн чинь бас их цаг хугацаа ордог. Ер нь зүгээр нэг 2 жил төл аваад зүгээр ингээд бүгд гоё болчихно. Эсвэл зүгээр нэг бөө хэдэн өхөр худалдаж аваад би өхөртэй гэсэн юм бол байхгүй. Тийм байна. Би одоо ингээд 15 оноос хойш бол одоо ерөөсөө энэ өхөрн дөрөөсөө ингээд орсон. Ерөөсөө энэ өхрийг бол ерөөсөө одоо өшөө сайжруулна, өшөө гоё болгоно.
одоо энэ чинь би бол зогсоод тэжээдгүй шүү дээ. За яг нэмэлт өвс бол өгнө. Хадлаа өвсөө аваад сайхан нэмэлт өвсөө өгөөд энэ хашаа орондоо сайхан байлгаад. Тэгээд ерөөхдөө баасын өвөлд бол арилгаад бууц муус дэвсээд одоо хэвтэр бууцаа сайхан өвлийн тохиолдолтой бол яг сайхан байлгачихна. Тэгээд хавар болоод дөнгөт одоо ингээл баас масын дүүх өөрөөр нь бууцыг гаргана. Одоо манайх энэ төмөр дээвэр гэхээр одоо хүмүүстэй бас ус мус тусдаг гэдэг. Энийг бол яг бид нар ерөөхдөө хашаа ороо мороноос үзээ зарим нь бол зөвөр өвс тавьж маваал ингээл байдаг. Энэ төмөр дээврийг бол ингээд нарлуу харуулж барайл. Тэгэл өвөл нь бууцын сайхан байлгаад эн чинь болоод одоо нэг ус мус тусахгүй шүү дээ. Цам маань цогж. Ус тусна доороос цантаад тэр нь хайлж тусах хэлээд байгаа юм. Энд чи одоо хүмүүс ойлголт нь болоод тэгэхээр битүү хашааг авьяас төмрөө дэвшилдэг байхгүй битүү нар үзэхгүй. Тэгээд ирэхээр бол ус тустай билээ. Тэрийг бол бид нар тэр юун дээр хахад энэ хашаануудыг бол янз янзаар туршаа тэгээд за ерөнхийдөө урдтал нь бол ингээд задгаа. Ингээд бус талаараа сайхан битүү. Тэгээ бууц сайхан дотор нь байхад бол энэ өхрөндөө бол ерөнхийдөө тохиромжтой гэсэн тийм одоо юугаар бол бид нар ингэж хашаа ороогоо ингэж зохицуул байрсан. Надад бол бас нэг төмөр замтай ойрхон байдгийн өчигд одоо бас ингэж нэг юм гоё нөгөө дэр мотор тийм дандаа шапаал. Тийм дэр мотор. Энэ ч олон жилийн настай тэгэл. Тэгэл би ерөнхийдөө өөрөө энэ дээрээ яг байснах ингээд айлуудын хашаа машаа ингээд зарим нь ажиглах нь бол ингээд шургааг мургаагаар их барьцсан ингээд зарим нь шом мон ингээд хугараад байх юм. Тэнгүүт би ерөөсөө шургааг шүү дээ. Тийм, ихэвчлэн бол ерөнхий шургаагаар барьдаг. Би болоод ирэхээр бол энийг ерөнхийдөө аль болох олон жилийн настай, аль зузаан одоо өргөрж өмхөрхөөс нь одоо аль нь зүгөөрөө гэдгээс шалтгаалаад ерөнхийдөө шапаалчин ерөнхийдөө их удаан насжилттай гэдэг. Тэгэд ерөнхийдөө би энэ шапаалыг юу яасан. Энэ чинь тосон чанаад гэсэн шүү. Тосон чанаад одоо илжиж мэлжүүн гайгүй. Энэ ч одоо 18 оноос хойш байгаа шүү дээ. Ингээд авсан ингээд байгаагаараа л байгаа. Энэ юуны хашаа? За энэ юу яана? Хавар нөгөө өвөл нь яг нэг хэсэг нэг сар гарan өхрөө хийж баасын төвж ягаад тэгээд энийг яачна? Хаачна. За. Бууцыг хадгалаад. Тэгэнгүүтээ нөгөө хавар анх тугалдсан шүү дээ өхөр. За анх одоо дөнгөж нэг 5 10 өнөө тугалдангууд энэ хашаанд хийн. Одоо тэр хашааны бууцыг бодоход энэ арай ингээд жоохон ой хоногийн өмнө байгаад анх тугалж байгаа өнөөнүүд энэ дотор хийн. Тэндээ болоод тэгэхээр нөгөө их өхрөө оруулаад тугуулах төгсөн үнэ анхны тугалж байгаа өнөөнүүд. Тэгээ ерөөдөө ингээд 10 ингээд одоо 20 болоод ирэнгүүт энэ хашаага ерөөдөө ингээд дулаараад ирэнгүүт болоод тэр хашааргаа чөлөөлөд тугалтаанууд ингээд ээлжлээ. Яг гоо бууц жоохон сэлгэжил байхгүй юу? Тийм л юм байна. Өхрөндөө тааруулаад. Яг гоо өхөр аваа өсөөдөрвөл тэгэл одоо энэ хоёрт хуваагаал хийн л те. Нөгөө бусад өхрүүд маань одоо яг вэ? Бусад хамж ирэх үү? Бусад өхрүүдээ одоо хамж ирж болоо одоо морьтой. Оо тийм биш тийм. Үгүй юу зүгээ хаанаас гараад. Арай л дулаан байна даа. За яста зөвгөн мүгэн гарч ирээд яста нэр өвөрмөц байх чээ. Тэ. Одоо ирэхэд бус төхрүүд нэрхэд одоо энэ доод бургас руу байна, энэ хойд талаар байна ингээд. Энэ яг нөөц. Энэ бол юу? Би нөгөө адуундаа зөрөж барьсан. Нөгөө манай энэ чон ихтэй. За чон бол ястай ширүүнтэй өдөр мөдөрт бол 5 10-аараа өхөр мөхрлүүдээр харагдана. Энэ бол хангаа бол амар ширүү. Тэрэнд анхны жил би ингэж адууга хашаад энэ дотор өвс мөвс тавьж өгөөд энд анх яаж ирсэн. Байлгаж ирсэн. Тэгээ өнгөрсөн жил болоод ирэхээр адууга яг жоохон ашихгүй жоохон бэлчээрээр явуулаад жоохон үзсэн. Яг жоохон хангаа мангаана жоохон ширүүнд юм байна. Ер нь одоо энэ хашаага дахиад нэг жоохон янзлаад цагаан хашаа сэргээлт хийгээд дахиад нэг жоохон хашааныхаа жоохон юуг яачаад тэгээ ирэхэд адууга ирэхэд хашиж бас өвлжүүл бас нэг онд оролт моролт юу энэ нас зүгээр юм шиг байна. Тэр дээр л тийм байна. Тийм тэгэхгүй бол одоо тэгэл өтөн тэгж жилийн хөдөлмөр тэгээд байхгүй болохгүй шүү дээ. Би одоо бас махны бас адуу бас үржүүлж бас эхлэх гээл. Зөө. Бас цөөрөө нас тавих гээл үзээд юм л үзээд байгаа юм байна шүү дээ. Одоо залуу юм л оролдож үзье гэж бодлоо. Салхитай шүү. Уус өдөрлөндөө. Харин тий. Минийгөө цааш болоо. Манай салтаараа минийгөө. Одоо чи би яг зүгэл алчгаад хойд зүгэл энэ юм шиг харагдаад байгаа. Тэгсэн чи ийшээгээ уушлах гэдэг тий. Одоо ингээ чанга хойш байгаа ш тэр. Ийшээ болохоор чанга хойш болчихно уу? Тий.
Би энэ хүрээ алдсан гомч уу? Тэглээ. Наа чи номхоо. Номхоо. Та наа чи номхоо. Би танд болохгүй л аваад өгөө. Өхөр хураалцаж тусуулах гэсэн биш. Та авч гинөө. Авч гинөө. Та наашаа орж ирээд наанасаа мордчихоо. Эсвэл даашаа орж мордох юм аа. Шууд ингэ буух юм уу? Тэгээ бууга тийшээ өвчтэй. Тэгвэл бууж байгаа морцсон дээр юм байна. За. Өвөл энэ рүү хэрэг цаас унах уу? Бас унах үедээ уннаа. Энэ өвөл бол айгүй унлаа. Тийм үү? Яг нодны үрсэн бол арай баг уул тал руугаа арай их. Энэ жил бол нэлээд унсаа. Тэгнэ энэ жил ер нь хаасаагүй. Энэ жил хаасаагүй их цастай. Тий. Аюултай цагаан зурдан мудгээд айгүй чанга байсан. Манай энэ л бас нэлээд орсон. Одоо шинэ ногоо урагдсан янз юм байна штэ. Тийм бай. Өхөр бол арай тачирдах бах тий. Тэг адуу баг бол идэж байна. Адуу баг бол одоо яаж идсэн байгаа да. За ханаас нэглэхөө. За хоёулаа тэр талаас нь хомъё. Тэр доод талаас нь ерөнхий хомоод наашлуулаад тэгээ хойтлын наашлуулаад тэгээд ирье. Одоо лидер нь бол айгүй гоё зүстэй юм байна штэ. Эдгээр бол одоо ерөөдөө ингээд миний өөрөө үржил селект хийж гаргаж яг өөрөө үйлдвэрийг болгож байгаа өхрүүд. Одоо ингээд бяруу шөдлөн гунжнууд ингээд. Одоо энэ лидер бол одоо ноднгийн тоглоо. Ноднгийн тоглоод эднэр. Асал би ирэхгүй байх шүү тий. Тий, ноднгийн тоглоод одоо ингээд тэр цаан чи явж гин. Одоо энэ дотор ингээд ирэх ноднгийн тоглоод тэгээ гунжнууд. Одоо ингээд тэр мухар гунж энэ дөнж мөнж өнөөнүүд тэгээд ингээд. Одоо эдгээр чинь гайгүй ингээд хараг твэрхтэй ингээд гайгүй орж байгаа юм чинь. Бараг юм да. Берон гунжинда буханд гарч гинөө. За ер нь бол том берон гунжиг бол би буханд гаргана. Тий, нэг жилээр одоо тэжээл өв сайтай байх юм бол одоо том берон гунжиг бол одоо хээл авахгүйлаад тэгээд тоглоно. Одоо тэр бол берон гунж болж шүлэн гунж болж байгаа одоо. Одоо энэ берон их тий. Тэр бол одоо шүлэн гунж болж байгаа. Одоо тэнгууд одоо энэ явж байгаа өнөөний одоо нэргэн тойрных бол одоо беронууд. Ноднгийн тоглоо. Тий. Эдгээр дотор ч одоо ирэхэд хамгийн урдлахад одоо цэвэр болж байгаа. Цэвэр Герфорд берон. Энэ наадлах нь бас мөн. Одоо энэ болоод ирэхээр ч одоо Герфорд одоо үржил ингээд хийгээд ерөөхдөө цэвэр шиг тал руугаа болгож авсан үнэ. Энэ үнэ юу? Тий. Одоо энэ 3 4 тоглож байгаа байна. Зөв. Ерөөхдөө одоо нэг хамгийн ихний үржил селект хийгээд гар хэдэлгээс үнэн дээр дахиад цэвэр бох тавиад одоо ингээд 75. Одоо эдгээр чи ингээд ерөөхдөө шүтлэн гунж ингээд намрал янз юм болно шүү дээ. Тэгнь. Тий. Одоо ингээд хавар ялгаар жоох ингэж байгаа. Наадалч бол одоо шүтлэн гунж. Одоо энэ наадлын берон мөр одоо энэ берон мөр бол одоо энэ ингээд одоо ерөөхдөө миний энэ берон шүд гарч байгаа тоглол энэ гунжнууд эдгээр бол одоо ерөөхдөө бол энэ яг үржил хийгээд яг эцсийн бүтээл бол гарах. Одоо ер нь бол яг гарч байгаа. Одоо ер нь одоо ингээл одоо би импортын бух авцсан. Одоо эдгээр нодны хөөсөн. Одоо энэ жил яг ингээд хөөн. Одоо энэ гунжнуудтай. За одоо ингэхэд бол тэгэл одоо тулцсан. Тэгэл тулчих байгаа юм тий. Тэгэл тулаад одоо ерөөхдөө үржил селекцийн бол гаргаад. Тий. Одоо жишээ нь юу яавал за Монгол өхөр бол одоо өвлийн ичинд ингээд нэг за нэг суваа өнөөч гэдэг юм уу эсвэл нэг хязаалаа өхөр мөхөр ингээд авахд бол нэг 2 сая дотор авч штэ. Хангалттай аав 2 сая дотор бол авч штэ. Тэгэхэд одоо эдрийг жишээ нэг шүтлэн одоо жишээ нөгөө түрүү ярьжсэн штэ. Одоо би нэг махны чиглэл рүү ингээд болгож байгаа. Тэр тийм болгоход ер нь Монгол өхөрнөөс үн ханшийн тал дээр ч гэдэг юм уу махны гарцын тал дээр ер нь хэд их хил болох вэ? За нэг бол нугална. Нэг бол нугална. Тий. Нэг бол өстой хангалттай. Үнийн хөв дээр шүү дээ. Тий, үнийн хөв дээр. Гэхдээ нөгөөт ч одоо ингээд одоо юу штэ. Одоо зүгээр нэг Монгол бүдүүн өхөртэй энэний ямар бараг жишэлтэй нь биш одоо бас. Яг нэг насаар нь ингээд жишээд ингээд авах юм бол одоо Монголын баруу энэ одоо энэ улаан алзан өхрийн баруу Монгол шүтлэн ерөнхийдөө бол эдгээр ч одоо ингээд баруу юм. Шүтлэн хязаалан болоод ирэхээр бүр илүү болно. Бүр том болно. Бүр илүү. Мах, зузаан, ерөөсөө махлалт, таргалалт, онд оролт бүр илүү болно. Би манай өхөрд одоо ингээд ажиглахад бол одоо ингээд 90 өхөр байхгүй гоостой ерөөсөө 90 өхөр байхгүй. Одоо дөнгөд ногооны ганц нэг шүтлэх мэдлэх одоо тиймэрхүү өхрүүд л байгаа.
90. Дөнгөж одоо ногооны шүтлэх. Яг одоо энэ ойрын эдэн жил өрөөсө буханд нь тугланд нь зараад бухан тугал. Тий. За яг зарим нэг нь хавар бариу олонгоц зарчихна. Тийм чи нэг туглыг ичний өхрнөөс өндөр өндөр зарж штэ. Ер нь бол тийм. Энд чи яг гол нь нэг үржил. Цаанаа очиод одоо эн чин нэг бух хэдэн үнэ хөөх үү. Тий. Тэрнээс гарсан үр төль ямар ашиг байх вэ? Тийм ээ тийм. Тэгээд эн чин би нэг зүгээр нэг өхрөд ингээд тоглуулад ингээд зарж байгаа биш. Би ч одоо хөдөлмөрлж гээ, үржүүлж гээ, ямар нь тавих уу, ямар бухын тавиад одоо ямар өхөр гаргаад аль нь сайн чанартай болгоод ингээд хөрс зузаан ингээд ийм ашиг юмнуудаас ингээд хөдөлмөрөөсөө болоод тэгээд ирэхэд үн ханш нь бол жоохон үнэтэй. Үнэтэй яг эхэндээ бол жоохон үнэтэй л байдаг гэсэн. Одоо хүмүүс бол мэддэг болж байна уу? Ямар ашиг шим өртгөө гэдгээ мэддэг болсон. Тий, одоо ирэхэд одоо хүмүүс ч ингээд тавиад өөрийн биеэр тий. Ингээд нэг бух тавиад өөрийн биеэр ингээд тугал юу үнэн дээр ингээд тавиад ингээд гаргаад авахсан селекс нь болоод ирэхээр мэдж байгаа байхгүй хүмүүс чинь. За энэ бол ядчил нэг махны гарц. Сүүн. Одоо эн чинь Монгол өхрөг бол ингээд шувтар цаана. Энэ өхрөө чинь бол бадад цаана. Хоёр хамаагүй дэлэн томтой байна. Том. Одоо ингээд бадад цаана. Одоо ингээд энэ өхөр сая ийшээ явт. Одоо тугалтаа өнөөх нь хөхмхийн гарах юм бол янз. Ерөөдөө бол цүү сайтай. Эн чинь зарим өнөөнөөс нь бол 5 6 7 литр ингээд хангалттай гарна шүү дээ. Хавар тугуулсан үед ингээд ногоо сайхан татаад байна. Одоо төв зүс нь бол одоо яг энэ вэ шүү дээ. Одоо энэ наашаараа тоглоох хүлээд. Тэр хашааны артлал бол бас байна. Яг тэр нүднийхээ энэ хэсэгт ингээд яг нүдний тэр хэсэгт тэр жижигхэн борчин болоод ихээр одоо бид нар яг зөв панда гэж хэлээд байгаа. Түүнээс яг тэр жижигхэн бор нүдтэй байна гэдэг чинь бол өвөл цасад нүд өвдөхгүй. Зун ялаа шумууланд бас нүд мүднийгээ улцааж улаагаад ингээ өвдөд байхгүй. Бас онцлог энэ чинь. Зүгээр улаан алдсан гэдэг яг одоо яг юу нь болоод ирэхээр жоохон нүд мүдтэй өвдөн. Би бол яг зүгээр өөрийн бас үржил селекцэндээ тийм бор нүд оруулаад одоо бор нүд миний үржил гэж би чинь сайн сүүлийн 2 3 жил бас өөрийнхөө хүр тоглоодыг бас тэгж үржүүлж байгаа. Тэгээ бор нүдтэй. Тэр чинь бол бас их давуу тал болж байгаа. Тийм байна. Энд чинь хэдэр ингээд цагаан толгойтой боловч яг нүднийхээ хэсэгт бортой гараад байгаа юм шүү. Зарим нь одоо зүгээр ингээд ийм цагаан сормостой одоо нэг адуур зэхэр нүдтэй гэж ярьдаг шүү тий. Зарим нь бол бас тийм байх юм тий. Тэр болохоор жоохон эмзэг нүд гэсэн үг юм уу? Яг хоо жоохон ерөнхий бол яг ийм улаан нүдгүүд байдаг л да. Яг улаан нүдийг бол ерөнхийдөө бол хойноос бий болгоод байгаа юм уу? Тий. Одоо би бол өөрийнхөө хүрд бол бий болгож байгаа. Одоо хүмүүс авах ч гэсэн давуу талтай байна. Одоо та тэр хашаа одоо тэр над мод чиргэж байгаа мөргөж байгаа ч одоо яг ийм яг ингээд нүдэ тойрс яг ийм хөөх юм бор. Тэгээд ирэхээр энэ ч одоо нүд өвдөлт мөдөл тэгээд эн чинь бас айгүй давуу талтай. Тэгээд тийм бор жижигхэн сормоос ороод ирэхээр тэгээд худалдаж авч байгаа хүмүүс ч гэсэн одоо энэ тэр цамаа энэ хушаад нутгаар чинь дандаа л одоо ийм өхөр үржүүлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Худалдаж авч байгаа хүмүүс ч гэсэн бас одоо жишээ нүд гэдэг ч юм уу тэгээд янз янзын үзүүлэлтийг харж байгаа байсан бол одоо мухар дээрээ дахиад нүд гэдэг боллоо. Бор нүд. Тэ. Ядчил одоо эн чинь юунд цас тэр зуны халуун малуунд бол юу яах юм бэлээ. Давуу талтай. Би л ямар ч сүүлийн 3 4 жил одоо панда бух гэж герфорд бух тавьж үржүүлснээр юун дээрээс бол одоо энэ миний сүүлрүүх одоо энэ юунууд баруун шүтлэн гунж энэ үржлийн одоо энэ жилийн туглууд миний одоо панда бухны ерөөхдөө сүүлийн төлөвүүд гарч байгаа. Одоо энэ жилийнх нь ямар бух тавьсан? Энэ жил одоо бух тавина. Одоо импортын одоо зоос халдсан гэдэг одоо тийм нэртэй тийм импортын орж ирсэн тийм бух. Ноднын яг байсан. Яг панда бухтаа хамтаа нодны баруун бух яг баг саг хөөсөн. Месээ бол гарсан надад төлөвүүд нь гарч байна. Одоо юун дээр энэ жил бол одоо яг тэр бухаа тавина. Яг өөрийнхөө хүрт. Одоо бор нүдийг бол одоо нэлээ орууллаа. Нэлээж одоо сайн хийсэн. Одоо тэн дээр миний тэр зоос гэдэг бух бол яг тийм яг бор нүд нь бол арай бараг байхгүй. Яг нөгөө юугаараа. Тэр минийх болоо тэгэхээр цэвэр казахын цагаандлага байна. Тэр тавьж байгаа. Одоо энэ жилээр тавьж байгаа. За. Импортын бух маань цэвэр казах. Одоо тэнд хашаанд л тэжээж байгаа л да. Одоо нэг хүртэйгээ нийлүүлэхгүй тэжээж байгаа. Одоо арай болоог үлдээ тий. Одоо болоог 5 сарын нэг 15 мав хүрт байлгаад. Одоо яг хөө жоохон тэжээж байгаа хүр малаас жоохон ногоонд байлгаж байгаа. Тэгээд юу яа. Тэгээ хүртэйгээ нийлүүлнэ. За. 나하고 잘한다. 하치. 하치. 무릎 끄다가 쉬었을 때. 하치. 하치.
Өнөөрөө жоохон олонгүй үзээд нөгөө чи онгороод байгаа юм уу? Харин тэгээд байгаа юм болоо. Монгол жоохон саагаад аа. Чимээгүй нөгөө тугаараар өвтөгөн зөөлө хашдаг болохоор тэгээд За тэр хоёр верон гаргаар эдгээр энэ нэг энэ ч бас веронуудаас орчлоо. Орцсон бохоо. Энэ нөгөө тэр морин алзгийн тоглол юм уу? Нөгөө алаг гэдээс далаахын. Сайн байна уу? Далаахын морин алзсан гэдгийнх юм шүү. За юу даана веронууд ч гарах уу? Нааман дээр байж байгаа. За би байж ш. Нөгөө мөрөгдөг үрж ирээ мөргөө. Энд хамгаалаад мөрөгдөг өхөр. Сая би яг энэ өөдөөс нь таарсан. Оо тийм үү. Та гайгүй байна уу? Ой нэг мод барьжсэн тул та. Тана веронууд нааш гарах. Тааш гаргачих байж. Жохон хашааных нь авъя жохон наашлуулчих. Басгачих уу? Тэгээ жохон багсгачих ганц нэг арах юмнууд. Аа за. Өөр веро байна. Хоолоор бууцараад хоолоо гатчих. Одоо ээжил жиг өвдөө жиг хэрэг болно шүү дээ энэ бооччаа. Бана. Гадуур тугалтаа өхөр үлдээгүй юу? Үлдээгүй баха. За ерөөхдөө энэ дотор нь мөртгөнө одоо. Анаа үнэн гаргууцаа. За. Тэг 3 жижигхнийг гаргана. Наад үнэнийг Хүш. тоглоом нээш навч. Туглах үнэнүүдээ бол хашихгүй юу? Тэд нар бол хашихгүй. Тоглонгууд нь оруулна. Тоглонгууд нь оруулах юм тий. Энэ ингээд одоо гар хэлтүүлгээр гаргаж аваад. Энийг үү? Тий. Энэ эвэр яасан ч гоё юм дээ. За тэгээд энэ төлнө. Анхны төлнө. Оо за. Одоо гонжи өнөөгөө тоглолцсон. Ингээ одоо ээч хоёр. Одоо энэ нөгөө юуныхан тоглоно ч ээжийнхэн тоглоно. Энэ ээжийнхэн тоглоно гээ. За одоо энэ хоёр ингээд ээч хоёр. Одоо ингээд үржил хийгээд ингээд гаргаж аваа. Ингээд. Энэ гонжи өнөө. За одоо ингээд ямар ажил вэ? Одоо ингээд оройн ажил дуусч байна уу? Одоо ингээд малын ажил оройнхын ажлууд ирэхэд дуусч байна. Эдгээр нь бол одоо ингээд гадуураа ингээд хончих. Одоо эдгээр гадуур оройд нь ингээд хомоол ингээд тэр хашаан дотор мотор зарим орох нь ороод хашаан гадаа хончих юм уу тий? Хашаан доторх нь хонох нь хоноод гадуур хонох нь хоноо. Тэгэл үхэр тугуулж мугуулаад байх юм бол өглөө тугуул мугуулыг авч үлдээл явчихна. Энэ ингээд зүсэн одоо энэ эвэр ч гэсэн ингээд нэг өөр гараад ирэхээр магадгүй зүгээр нэг дээд удамдаа ч гэдэг юм уу бас нэг иймэрхүү төрлийн үхэр байсан байж болох уу бас? Болно. Тэ? Бас нэг хэд үеийн дараа ингээд гардаг ч юм уу? Сэлэнг халдсан малзан дээр одоо тэр сэлэнг халдсангийнх нь одоо сэлэнг халдсангаар хор болгон сэлэнгээс авчирсан гой өнөөнүүдтэй чи одоо удам нь ямар байсан? Тэрнээс одоо бид нар ингээд бухтаад гэсэн чи ингээд улаан гарч байгаа байхгүй юу? Одоо энэ хоёр юм. Энд чи одоо хүзүүн мүзүүндээ чиптэй. Яг газар аграад ирсэн. Одоо тэр хоёр чихэнд одоо тэр жоохон мөргөн гэдэг юм шүү. Тэр чи одоо яг сэлэнг халдсангаас бас сэлэнг халдсангаас гарсан. Одоо ингээд хоёр чих мэхэндээ эмхтэй. Ингээд ийм надад ч одоо чип мэфтэй бүр хүзүүндээ. Өөр гаргаж ирсэн үржил селекц хийсэн өхрүүд бол яг тэр чип мэф байхгүй. Эм код эдгээр нь одоо заримх нь код нь эм унтсан. Тэдний 80-д одоо хий. Манай гол тугал Монголд айгүй чих мэхэнд нь эхлээд юм сүлдэгээс энэ жил одоохондоо сүүлдэг сая сүүл тоглолоо. Энийг шар эм хийн. Энийг шар биерх чинь тэгээд нэг удахгүй тэгээд. Энэ унч тийм үү? Алгуулч тийм. Манай одоо верон гонжнуудаар ажиглал цэнхэр даав байгаа. Зөв. Одоо ингээд малаас хотно цэнхэр даав нэг цэнхэр цэнхэр даав. Тэгээд ерөнхийдөө эм хийчихдэг байхгүй. Тэгээд энэ эм ихтэй унчаад ах юм билий. Харин тэгдэм билий дээ. Дороо унчт юм билий. Яг нэг жил байвал байхгүй бол тэгэл унчт юм билий ерөнхийдөө. Би бас айгаад энэ модоо хайж чадахгүй гэж нөгөө нэг мөрөгдөг ч байх бай. Тавгаад ирэх гэж бодоод. Ширүүн үнэ. Одоо ерөнхийдөө бол одоо зүс тугал одоо тэр нэг тугал Монгол одоо хүрэн. Энэ жоохон ерөнхийдөө бол одоо ихтэй манай тугал бол энэ нэг юм жоохон шармандуу энэ нэг жоохон за энэ яхаа жоохон улаан. Тэгээд одоо ихэд эдрийн зүс бол одоо ингээд эдрүүд яг л үндсэн зүс нь энэ гараад ирсэн шүү дээ. Зүсүүд нь одоо ингээд гараад ирсэн. Цагаан серветтэй ингээд юу эднэр. Танах бууцаа яаж ийн маач ийн гэл тэгээд ерөнхий ингээд өөрөө өөрийнх нь баасаар. Одоо нэг сар гарan баалгана. Энд чинь бол одоо ингээд
цас хайлаад яг хайлж цагаан сарын өнгөрсний дараа бол манай хашаанд гიშгтайгүй штэ баасна. Амар. Тэгэл энд чи одоо ингээд нэлээд баас бангууд энэ сая сүүл бидний адуур болцсон. Зөв. Адуугаар ботлоо. Бутлуулж байгаа маань тий. Адуугаар ботлоо. Энд чи ингээд одоо энэ ч юм бол ингээд өстөр ингээд хөрүүдэн баас. Тэгээд жоохон хатаад ирэнгүүт адуу оруулаад тэгэл энэ бууцыг хойш нь ингэж оруулгууд эн чин зүгээр ингээд шагаа бууц. Шагаагаар татсан бууцтай болно. Тэр адуу оруулдаг чинь хэцүү аргагүй шүү тий. Тэгээ адуу оруулаад эн чин тэгээд ингээд өндөр болгоод нар тусна. Тэгээд энэ урдлаад онгорхоо байна манайх. Цаас орлоо гэхэд бол нэг орохгүй юу ингээд энийг өрөөл байна. Тэгээд энэ дотор яг хөрүүд нь ингээд нам хэвтэн. Магадгүй хөрөмхрөө уйхгүй. Зөө. Яг өөрийн аргаар нэг ингэж дасан зогцоож маллна. За. За тэгвэл өнөөдрийн ажил ингээд дууслаа гэж үзлээ тий. Тий одоо ингээд ерөөд орой хүү туглаа хашаад бол орой дээр хүрээ ягаал. Гадуурх суваа хөрөөдөө хамаал тугал хүнээ мөнөөнүүдээр хөө харж бүртгэл. Гой цэгцтэй хашаа гэдэг юм байна. Тэгээд одоо нөхрийг бас одоо удмын сайжруулж ингэж өсөхгүй зорж байгаа хүн бол одоо яг л ийм л орчинд байвал өхөрөндөөч тэр хүндээч тэр бол сайхан жаргалын оронд гэж хэлмээр сайхан газар байна да одоо. Энэ юу гэж одоо ингээ мөнх ногоон байдаг нарс мод энд ингээд харагдаж байна. Одоо энэ тогсын нарс гэсэн тийм ийм гой байгальтай газар байдаг юм байна. Тэгээд Эрдэс маань Казакийн цагаан толгой Гриффорд гэдэг өхрий чи ер нь цөм сүргэн энэ хушаад суманд байдаг юм байна. Би одоо сая усны чод өхөрний директор явсан чинь нэг шороо болоод ирлээ. Тэгээд нөгөө аль дээр хэдэн жилийн өмнөөс ч үлээдээ нөгөө Жаданбек инх хоёр гэдэг хүн нэг гой өхрийн ферм харуулад байдаг байсан шүү дээ. Тэрний л тэндээс л гаралтай ер нь өхрүүд энүүгээр ер нь их байдаг юм байна л да. Ашиггүй олон мал малж яхаа оронд бол одоо ингээд нэг 100 өхөртэй 200 өхөртэй ч юм уу ингээд байхад бол жилд авдаг бог малаас авдаг гэдэг юм уу ашиг шимээс бол хамаагүй илүү ашиг орлого олдог л гэж байна да. Тэгэхээр ер нь бас ертөнцийн мал аж ахуй сонирхож байгаа хүмүүсд бол одоо энэ төрлийн ийм алхаг хийвэл бас зүгээр л санагдчих. Тэгээд зүгээр Монгол хүний хувьд ч юм уу бас нэг өөрөө ч гэсэн болдог бол нэг иймэрхүү хагас эрдэмтсэн мал аж ахуйтай болох сэтэл бол төрж л байна. За оройч болчлоо. Бид хэд хөдлөе. Гэртээ сайхан хүлээж авч зочилсон та хэдтэй маш баярлаа. За та бүхтэй ингээд одоо сайхан ажил үүсэн сайхан бүтэмжтэй байх болтугай гэдэг. За баярлалаа. Тэгээ бас олон сайхан залуу маачтад сайхан үлгэр дуурайл болсон болов уу гэж бодож байна. Сайхан эрчимсэн мал аж ахуйг бас нутаг орондоо сайхан хөгжүүлж байгаа. Ажил үүсэлтэн амжилт хүсье. За. Тий. За сайхан зочлоо. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд аян замдаа тэгээ сайн явцгаагаарай. За баярлалаа. Эргээ сайхан уулзах юм. Ерөөл тавья. За баярлалаа. Масургнос олон мянган гараа сайхан өсөн үрж болтгоо. За, ерөөл батар шигэ. За баярлалаа. За баяртай. За эрхэм үзэгчдээ үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг Сэлэнгэ аймгийн Хушаад сумын 2 дугаар өгийн малчин нар матгаас та бүхэндээ бэлтгэн үргэлээ ингээд эх 7 хоногийн 5 гарагт шинэхэн зочинтой шинэхэн айлтаа үзэж та бүхэнтэйгээ эргээд уулзъя. За баярлалаа. За баяртай. За сайн явцгаая. За.